Та нар ингэж бодож үзэж байсан та өөрийнхөө тухай мэддэг бүх зүйлээ яг хаанаас мэддэг юм бол итгэл үнэмшил гэдэг зүйл хаанаас хэрхэн яаж үүсч бий болдог юм болоо гэж магадгүй та бодож үзчихсэн биш болох юм. За тэгвэл өнөөдөр би энэ хүү бичлэгээрээ та бүхэндээ итгэл үнэмшил гэж юу болох хэрхэн бий болдог нэгэнт бүрэлдээ бий болсон итгэл үнэмшил таны амьдралд хэрхэн нөлөөлдөг. За мөн түүний хэрхэн өөрчлөлт талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. За энэ хүү сэдв рүүгээ гүнзгийрүүлж ухаж ойлгохын тулд эхлээд квант физик талаас нь тайлбарлаж өгье. За шинжлэх ухаан гэж юу вэ? Шинжлэх ухаан гэдэг нь үндсэндээ бидэнд аль хэдийн өгөгдсөн угаас орчлын ертөнцийн дээр байдаг зүйлийгээ судлаад, ажиглаад, туршилт хийгээд туршилтын үр дүнд нээлт хийн тийм үү? Нээлт хийсэн тэдгээр бүх ойлголтуудыг бидний оюун ухаанд энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгдөг зүйлийг л шинжлэх ухаан гэдэг. Энэ ч угаасаа шинжлэх ухааны өөрийнх нь үндсэн үүрэг нь. За тиймдээч бид өөрсдөө байгалийнхаа нэг хэсэг учраас нэгэн зэрэг судлаачийн мөн судлагдж буй объект нь ч гэсэндээ болдог. Нэрэ шинжлэх ухаан, квант физикт ч гэсэн батлагддаг нэг чухал ойлголт нь бодит байдал нь биднээс тусдаа оршдог, дангаараа оршдог зүйл юусоо биш. За энэ ойлголтыг Карло Равелли квантын хувьсгалыг ойлгох гэдэг номонд маш сайн тайлбарлсан. Энэ номонд квант физикийн хамгийн суурь ойлголтуудыг бичсэн байдаг тул та хэд маань монгол хэл дээр хэвлэгдээд гарсан бол заавал уншаарай. За энэ номонд бид бодит байдлыг бүтээхэд шууд утгаараа өөрсдөө оролцдог. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө бодит байдлыг бүтээдэг бүтээгч нь гэсэн үг. Бодит байдлыг бүтээхэд оролцдог чухал хэрэгслүүд нь төвлөв. Мэдээж нэгт бидний ухамсар дараа нь тэгээд цаашлаад мэдрэлийн эс за тэгээд юу нэгэн эцтэй бидний итгэл үнэмшил. Тэгэхээр бидний итгэл үнэмшил ерөнхийдөө бидний амьдралыг яг одоогийн бодит байдлыг бүтээгээд байна гэсэн үг. За тэгээд энэ хүү ойлголтыг ахаад цаашлуулад ойлгох юм бол квант талбар. За квант талбар гэж юу вэ? Квант талбар гэдэг нь боломжит төгсгөлгүй олон боломжийн цогц. Үүнийг ойлгохын тулд суперпозиц гэсэн ойлголтыг харах хэрэгтэй. Суперпозиц гэж юу вэ? Хэрв та квант физикийн тухай уншиж байсан бол энэ хүү ойлголтыг мэдэх бах. Физикийн хамгийн суурь ойлголтуудын нэг нь. За квант механикт бөөмс, электрон, атом, фотон тодорхой нэг төлөвт байдаггүй. Тэд суперпозиц төлөвт байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бүх боломжит төлөвүүд нэгэн зэрэг оршиж байдаг гэсэн үг. За зөвхөн ажиглах үед л бөөм нь тодорхой нэг төлөвийг сонгодог. Ажиглах тухгүй одоо үе хүртлээ бүх боломжит төлөвт ингээд замбрааг оршдог хичээлнүү да. За энэ зарчмыг давхар нөхрийн туршилтаар double slit experiment-ээр баталсан. Би энэ хүү нийтлэлийг та бүдэ Facebook пэйжээрээ нэг товчхон мэдээлэл хүргэжсэн баг та хэд хэрэг уншижсэн санах байх. Бид бөөмсийг амьгүй матери гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэд амьд биш тийм үү? Тиймээс уламжлал физикийн дагуу тэд ажиглагдж байгаа эсхээс үл хамааран адилхан нэг төлөвт байх ёстой байтал бодит байдал дээр ерөөсөө тийм байгаагүй. За энэхүү туршилтын гол санаа нь юу вэ гэх юм бол ажиглагчийн нөлөө нь эцсийн үр дүнд нөлөөлдөг гол хүчин гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол нь ажиглагч нь шийднэ гэсэн үг. Тэгвэл ухамсар гэдэг нь зүгээр нэг итгэхгүй ажиглагч биш. Харин таны өөрийн чинь вибрацтай, давтамжтай чинь нийцэж буй зүйлийг бодит болгон бүтээдэг маш том бүтээгч хүч. Ингээр та логикоор тах боломжгүй хүсэж буй зүйлээ та бодит байдалтайгаа тааруулж чадна. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө бодит байдлыг өөрөө бүтээдэг хамгийн гол бүтээгч нь. Тэрнээс ч бурхны хувь заяа төөрөг угаасаа л ингэж амьдрахаар заяа төөрөхтэйгээр төрсөн гэсэн үг юусоо биш. За тэгвэл бидний оршин байгаа дэлхий дээрх амьдралын зөвлөл зорилго нь юу вэ те? Мэдээж хүссэн туршлагаа амьдран мэдрэх, хүссэн туршлагаа амьдраад мэдэх, өөртөө танилцах, өөрийгөө ажиглах, өөрийгөө танин нээж илрүүлэх, өөрийнхөө төлөө амьдрах. За тэгвэл юу хүсэж байгаагаа мэдэх нь үнэхээр чухал. Яагаад гэвэл маш олон хүмүүс яг өөрийгөө юу хүсэж байгаагаа мэддэггүй болохоор зүгээр нэг урсгалаараа хин нэгний програмчлж өгсөн сценарын дагуу амьдардаг тийм үү. Нийгмээс бидэнд төртчлэн тогтоож өгсөн хүрээнээс гарч чаддгүй. Энийг л бид нар би итгэл үнэмшил гэж нэрлэдэг байгаа юм. Итгэл үнэмшил. Нэгэнт бүрэлдээ би бас итгэл үнэмшил таны бодит байдлыг бүтээдэг. Хэрэг яг одоо таны амьдрал танд сэтгэл ханамжийг өгдөггүй бол та өөрөөр итгэл үнэмшлийг
өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл итгэл үнэмшлээ хэрхэн яаж өөрчлөх хэрэгтэй вэ? Хамгийн энэ тэргуунд нийгмээс бидэнд стандарт тогтоож өгсөн тэр хүрээнээс нь гарах хэрэгтэй. За тэгвэл нийгэм бидэнд юуг өөрчлөлт тогтоож өгдгийг жишээлбэл маш олон зүйлийг мэдээж тогтоож өгсөн. Хамгийн төгөөмөл байдаг зүйлүүд нь мэдээж мөнгө олох амар хэцүү. Их ажиллах хэрэгтэй. Баян хүмүүс хамгийн хорон санаатай шуналтай бла бла бла. Эсвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд харилцааг тий. Би нэг яагаад ч юм жоохон бахтай аюуг сонсч ирсэн байхгүй. Эр хүнд итгэж яхаар эрхий хурундаа итэг. Эсвэл эхнэр хүн заавал гэртээ суугаад хүүхэд гаргаад гэрийн ажил хийгээд тэгээд гэртээ сууж явах байх хэвээр гих мэдчлээ. Эсвэл өөр бусад нийгмээс бидэнд өгдөг стандартуудыг бид нэр зүгээр ладгийн наазахын хүүхэлдэйн кино, зүгээр үзэж буй кино, контент, өөр юу гэдгийг ханаас ч авч болно. Тэгээд тэр бүх ингээд далдуур бидэнд ер нь хүргэдэг тэр стандартууд нь юу вэ гэх юм бол чимээгүй хүн биднийг ёстой эрэгтэй хүн юм байх ёстой, эмэгтэй хүн тий бас манай монголчуудаас тий эрэгтэй хүн уйлдаггүй. Өөр чи юу гэдэг хэлээд гэх мэтчил маш олон тийм стандартууд эрэгтэй хүн байх ёстой, эмэгтэй хүн байх ёстой, ингэж бие яах ёстой, чи юм байх ёстой, ингэж болохгүй, тэгж болохгүй гэх мэтчлэн чимээгүй хэрнээ биднийг ёстой гэсэн өртөө сэтгэлгээгээр биднийг хүмүүжүүлдэг тийм үү? Мэдээж бид нар эдгээр ойлголтуудыг үнэн л гэж хүлээж байгаа. Яагаад гэвэл бид нар нийгмээс гадуурхтмааргүй шүү дээ. Үнэн гэж хүлээж авдаг учраас өөр угаасаа мэдээлэл их сурвалж байхгүй байсан учраас гэсэн үг. Тийм учраас мэдээж үүнд итгээд нэгэнд бүрэлдээ би болсон тэр итгэл үнэмшлэрээ амьдарч байгаа юм чинь мэдээж өөр ямар амьдралын гой гой боломжийг олж харах юм мэдээж олж харахгүй шүү дээ. Яа тэгвэл мөнгө олох хэцүү юм чинь та үүнд итгэж байгаа юм чинь мэдээж та өөр мөнгө олох боломжтой олон зуун мянган хувилбарыг олж харах ямар ч боломжгүй. Тийм учраас нийгмээс тогтоож өгсөн энэхүү тогтоомж стандарт итгэл үнэмшлээс зүгээр ингээд итгэл үнэмшлийн өөрчлөлт бол хамгийн эхлээд та үүнийг ухамсарлан ойлгох хэрэгтэй. Та зүгээр өөрөөсөө асуулт асуугаад үзээрэй. Яагаад өөртөө итгэлгүй байдгийг жишээлбэл. Яагаад гэвэл таны шинэ нэг магадгүй тарган туранхаа өрөө байдгийн царай мутаг ишилжсэн болохоор уу? Эсвэл яагаад өөрөөсөө дандаа асуулт асуугаад өөрийгөө ажиглах. За тэгвэл дасгал ажил үгүй. Хамгийн эхлээд та нар орой болгон өөртөө тайлан өгдөг өдрийн тэмдэглэл хөтэлдэг тийм зуршилтай байгаарай. Бүр энийг бүр заавал зөвлөе. Гараараа ингээд үзэг бал одоо заасан дээр гой тэмдэглэлийн дээр хөдөлж аваад ингээд өөрийнхөө гараараа ингээд бичээрэй. Өнөөдөр би юу мэдэрсэн, ямар үйл явдлын реакцэн дээр би хэрхэн яаж ямар хариу реакц үзүүлсэн, өгсөн гэх мэтчлэн. Бусдад таалагдахын тулд би үгүй гэж хэлмээр байсан ч заа гэж хэлсэн үү, үгүй юу гэх мэтчлэн бүр ингээд дэлгэрэнгүй өөртөө тайлан өгөх. Өөрийгөө мэдээ шүүмжлэхгүй, загнахгүй зүгээр ажиглах. Нейтралтай. Зөвөр өөрийгөө ажиглаад тэгээд дараа нь ажигласан тэр бүх сэтгэлзийн хөдлөл реакцуудаа зүгээр өөртөө бичиж тэмдэглэх. Энэ дасгал ажил танд ямар нөлөөтэй вэ гэхлээр та дараа нь ухамсарлаж эхэлнэ. Би энэ үед зүгээр автоматар ингээл хариулчих. Автоматар угаасаа л ийм реакц өгд юм байна. Бүх зүйл угаасаа автоматар явагдаж байгаа учраас. За ингээд та өөрийгөө ухамсарлаад эхлэнгүүд дараа нь та мэдээж сонголт хийж эхэлнэ. Сонголт хийж эхлэх учраас та мэдээж таны вибрацийн чичиргэж хүртэл өөр герцийн түвшинд хүрнэ. Тэгэхээр таны байдал таны хүснээр өөрчлөгдөнө. Та хүссэн бүх боломжит хувилбараа та сонгоод өмнө нь ерөөсөө танд харж байгаагүй анзаарч байгаагүй зүйлийгээ та анзаардаг болно. За бас түрүүний ярьсанчлан супербайсис хувилбарыг зүгээр яриад үзье л та. Таны олон 100 мянган дараа авчаад оржоогийн таны яг одоогийн нэг хувилбар, яг одоогийн таны нэг төлөв миний бичлэгийг үзэж сууж байгаа байж болно. Эсвэл өөр нэгэн газарт аль нэгэн өөр улсад магадгүй жүжигчин болоод ч юм яг одоо тайзан дээр дуудуулж байгаа дуучинч байж болно гих мэдчихлээ. Тийм учраас яагаад ийм олон ингээд төлөвт боломжит байхад яагаад та заавал ингээд ганцхан тэр уу гашуу зовлон зүдгүүр дээр ингээд гацаад ингээд өөрийгөө шийтгээд зовоогоод байх хэрэгтэй гэж. Нэгэн талд та өөрийнхөө бодит байдлыг бүтээж байгаа юм бол та өөрийнхөө амьдралынхаа чулгааллахыг та өөртөө бүрэн эргүүл анх хэрэгтэй. Яг энэ ихлэхэд тантайг адилхан 21-р зуунд амьдарч байгаараа нараа навч эцэцгээд орж хамаа өөр юм байдیں۔ Яг л адилхан бид нартай адилхан анх удаага амьдарч байгаа шүү дээ. Яагаад тэдгээр хүмүүсийн үгийг итгээд гагцгүй үнэн гэж хүлээж аваад өөрийнхөө амьдрах хэрэггүй гэж тийм ээ. Та нар зүгээр ингээд хэрэгтэй хэрэггүй шашин за боли бурхан чөтгөр өөр хин нэгэнд итгэдэг шигэ зүгээр өөртөө итгээд үз. Зүгээр өөртөө таны
дуу хоолой таны дотоод сэтгэл чинь мэдээж танаар дамжуулан харьцсан. Танаар дамжуулан харьцахдаа таны импульс альва ямарваа нэгэн үйл явдалтай ямар реакц өгж байгаа тэр импульсээр жишээлбэл магадгүй танд одоо нэг юм санаа төрөл л дөө. Та уг нь инженер гэж бодъё заа инженер. Тэгтэл та гэтэл дуудуулмаар санагдъя гэж бодъё. Тэгвэл та зүгээр л босоод дуудвал зүгээр та дуудвал гошилог бичмээр шүлгэж ном зохиол бичмээр зүгээр л бич өөрийгөө яг яагаад гэдгийг ойлгохгүй байсан ч болно. Яг яагаад ийм хүсэл гарч ирээд байгаагаа та заавал ойлгох албагүй. Ийм хүсэл таны дотроос дуу хоолой чинь ингэж гарч өгч гинэ гэдэг чинь энэ жинхэнэ таны хүсэж байгаа тэр хүсэл гэсэн үг. Тийм учраас за би ямар дуучимч биш дээ. За би миний жүжиглэн хийж юу вэ тий гэх мэтчлэн ингэж өөрийгөө доош нь хийж өрөөсө болохгүй. Тийм учраас тэр тухайн цаг мөчтөд нь гарч ирж буй тэр импульсыг та анзаараад сонсоод тухайн цаг мөчтөд нь зүгээр л хийх хэрэгтэй. Зүгээр л хийгээд үг. Тэгжил та өөрийгөө сонсож өөрийгөө илүү их таних мэдж та хүсэж байгаа амьдралаараа амьдрна. Таны дотоод дуу хоолой хизээж таны буруу замаар хөтлөхгүй. Хизээж шүбэр хизээжтэй учраас зүгээр л өөртөө итгээд өөрийнхөө хүсэж байгаа бүх зүйлийг зүгээр л хийх хэрэгтэй. Ингэж ирснээрээ та мэдээж энэ орчлон нийгэмд та өөрийнхөө амьдрах ингээд тэр талбараа бүтээж эхлэн тийм үү. Та өөрийнхөө амьдралдаа ч хүртэл ингээд креатив ингээд бүтээл сэтгэлгээгээр хандж эхэлнэ. Яагаад гэвэл маш олон 100,000 хувилбар байна. Заавал нэг мэргэжлээ хэрхэн яаж сонгох вэ гэж одоо 10 жилийн хүүхдүүд байх юм бол заавал нэг хитгэн нэг энэ туршлагууд энэ мэргэжлээд хэрэг сонгох юм бол их мөнгө олно. Яг энэ таны гол үнэхээр хүсэж байгаа зүйл мөн үү? Биш шүү дээ. Үнэхээр та мэргэжлээ заавал зөв сонгох албатай юу? Заавал зөв. Ер нь зөв буруу гэдгийг хэн тогтоож өгөх юм? Ахаал нөгөө нийгэм. Үндэ таны зөв буруу гэдэг зөвхөн таны цэцэн сэтгэлийн дуу хоолой л мэднэ. Тийм учраас таны үнэхээр хүсэж байгаа зүйл танаас эзэж холдохгүй. Таныг 80 гарсан ч 90 насалсан ч үнэхээр дуртай зүйл ингээд үргэлж тантай хамттайгаа л явуулдаг. Тийм учраас тэр импульсыг олж аваад зүгээр л яг одоо л адил тэр хэрэгжүүлэх. Тэгээл болоо. Бид нар чинь дахин тавтагдчихгүй шүү дээ. Асар том потенциалтай, асар том бидний бүр хурууны хийж хүртэл дахин тавтагдчихгүй. Тэгтэл та энэ амьдралаа яг одоо байгаа нүдэ нээгээд нээсэн энэ өдрөө үнэлж хэрхэмлээд өөртөө талархаад, эргэн тойрондоо талархаад нэг сайхан амьсгал аваад нэг амьдралаа нэг эрх цүлэн бодоод та энэ амьдралынхаа өөрөө бүтээгч нэм чинь хэрхэн яаж амьдрах нь таны гарт тийм үү? Заавал хин нэг дуурайх биш, хин нэгэнд таалагдах биш. Зөвхөн та өөрийнхөө. За тэгээд энд хүү бичлэгээ энд хүргээд дуусгая. Магадгүй та энэ бичлэгээр маш олон өөрт хэрэгтэй шин инсайтуудыг олж авсан байх. Тийм учраас та хэрэг баярлаж талархсан бол subscribe дараад, лайк дараад миний анхны YouTube хинээр бичлэг. Уусаа би YouTube бичлэгийг хий гэж юусоо бодож байгаагүй. Telegram сувг дээр лайв хийгээд түүнийг хадгалгаа мартаад түүний ачаар анхныхаа YouTube урт бичлэгийг бичиж орууллаа. Тийм учраас та нар баярлаж талархсан гоё сайхан энерги, комментоор сайхан гоё сэтгэл үлдээгээрээ энергийн солилцоонд орохын тулд. За тэгээд та нартаа